бордооныхаа асуудлыг Монгол дотроосоо шийдэх бүрэн боломж байгаа тохиолдолд заавал гаднаас валютаар ингэж бордоо авах шаардлагагүй болж байна. Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгалыг улс орон доор зарлуулах эхлүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад хүнсний хувьсгалыг зарлан эхлүүлснээс хойш бол маш олон хүнсний үйлдвэрүүд болон газар тариад мад аж ахуйн салбаруудаар явж байна. За өнөөдрийн хувьд бол органик хүнс үйлдвэрлэж байгаа компаниг сонгон орлоо. Нээд жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн өнөөдөр органик хүнс үйлдвэрлэнэ гэдэг бол дэлхийн өөрөө хүнс органик руу явж байгаа. Ийм цаг үед Монгол хүнс бас органик болоод органикын гэрчлэгээ аваад бүр анхаас нь тижээлээ фермээ бүгдийг нь өөрсдөө ингээд сүүгээрээ тараг хийгээд хийсэн дараагаа борлуулж штэ тийм ээ. Тэгэхээр анханаас нь бүх юм нь органик ийм бүтээгдэхүүн боловсруулж байгаа үйлдвэр орлоо. Өнөөдөр бас баялаг фидгээд тижээлийн үйлдвэртэй танилцж байна. Энэ тижээлийн үйлдвэр бол ядаж л Монгол өндгөө өөрөө хангаж байгаа ийм нөхцөлд Монгол өндөгний аж ахуй бүгд эднийхээс тижээл авдаг гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр бид нар ядаж импортын тижээлийг авахаа болчлоо. Зөвхөн өндөгний аж ахуйн дээр авдаг тийм ээ. Дээр нь манайх ясаар бордоо хийдэг сайхан үйлдвэрүүд байдаг. Дээрээс нь бас хоньны ноосоор бас бордоо хийж байна тийм ээ. Тэгэхээр бид нар бордооныхаа асуудлыг Монгол дотроосоо шийдэх бүрэн боломж байгаа тохиолдолд заавал гаднаас валютаар ингэж бордоо авах шаардлагагүй болж байна л та. Тэгэхээр энэ төр үйлдвэрүүдийг дэмжихэд ач холбогдол өндөртэй байгаа даа.